За сайн соноо намайг Тэмүүжин гэдэг. Би Японы Акитагийн их сургуулийн байгалийн нөөцийн бодлого гэдэг мэргэжлэр одоо суралцаад 2 дугаар курс болгож байгаа. Тэгээ би ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр одоо нөгөө нэг дайны үеэр манай бензин хомсдолд ороод тэгээ би өнөөхдөө ингээ мэдээ уншаад тэрнээс цаашлаад газрын тос болон бус нөгөө нэг нөөцүүд юу нэг яаж дэлхийд даяар ингээ эргэлддгийг их сонирхоод ер нь мэргэжлийг сонгосон. Акитагийн их сургууль нь болохоор яг Акита муж буюу Японы одоо хамгийн хойдлын хэсэг буюу яг Хоккайдогийн ер нь бол урд байдаг аймаг. Тэгээ аюу хүүтэн уур амьсгалтай бусдад Японы мужуудтай харьцуулахад тэгээд Акита болохоор яг тэр сэргийг тэрчим хүч буюу ялангуяа тэр салхины цахилгаан станцын хувьд бол айгүй Японд бол номер 1-т бараг ордог юм муж гэж явж байгаа. Тэгээд Акита их сургуулийн онцлог нь юу вэ гэхээр ялангуяа нөгөө уул уурхай одоо факультет нь бүр 1920 онд яг нээлттэй хийгээд тэг айгүй бас юм урт түүхтэй олон судалгааны ажилтай тэг цаашлаад олон нөгөө нэг улсуудтай хамтарч ингээд ажилдаг юм гэрээтэй юм сургууль байгаа. Тэгээ одоо ч гэсэн ер нь бол яг миний суралцж байгаа факультет нь Япондоо ингээд одоо баг ганц гэж хэлж болно. Тэр нь ямар онцлог вэ гэхээр ингээд нөөцийг ингээд шинжлэх ухааны талаас нь болоод хажуугаар нөгөө нэг улс төр эдийн засгийн талаас нь ингээд хамт сурдаг. Тэг ийм онцлогтой. Миний яг энэ сурж эхэлсний одоо эхлэл нь бол Монгол улсынхаа асуудлыг шийдэх гэж бодож байгаа. За намайг үрж оролцуулсанд баярлалаа. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.